Би шилбүүрийн дээд сурдаг шүү дээ. Шилбүүрийн дээд. Энэ хоолыг юм. Баян идэх гэж байна. Тийм үү? Би шиг харах. Би тийм бай. Чи 900 ирсэн малтай. Би чамтай суугаад чиний мягтах малч өгсөн. Алтлаа би. За би ер нь бол нэг амар адилхан хоол харчлаа шүү. Энэ хүн баг муу. Өнгөтэй амар өөрийгөө бэлдэж аягаа гоё. Тайван байх гэдээс юурээс мөрний толгоо ондохгүйсэн. Бид байгалаас мэндэлж, бид байгалаас ирч энерги авдаг. Бидний эрүүл амьдралын мөвдсийг байгаль өөрөө бүтээсэн байдаг. Бид байгальдаа ойртох, байгалаа илүү их хайрлах аяллыг ургаана эхлүүлнэ. Бид өвдамжсан, бид органик, бид нүүдэлчин, бид байгалаа хайрлагч, бид эрүүл амьдралыг ургуулна. Үндэсний брэнд Ургаана. Авраг аршаан савлагдсан баг. Тусал бүртэл аршил. Авраг. Яа, хатас гагцын хамаг юм бэлтгий бүр сандраад юу. Харин тийм ээ бид хэд харин нөгөө төлөвлөгөө нэг өдөр урагшлаад энэ өнөөдөр арчлаа уг маргааш хэлсэн. Яа, харин би бүр хамаг юм унчлаа тийм ээ. харин юм бэлдээл. Харин одоо нөгөө нэг би сая гэртээ ганцаараа байсан байхгүй юу? Одоо дэлгүүрээ аав дээр очиж өгөхөд ойрхон ажил нь ойрхон уурхад ичсэн. Дэлгүүрээ авч ичсэн. За, даам шинэ байгаа. За яасан гинт сандраад нилээ юу байсан бэ? Амар бааш мэтлээ. Та чинь ийш хийсэн. За. Сайн байцгаана өрхөн үзэгчдээ. Хотын бүсгүйг өдөө нутагт нэвтрүүлгийн 18 дахь дугаараа хүлээн авч үзнэ. Бид 2025 оны сүүлийн дугаарын оролцогч бүсгүйгээ Улаанбаатар хотын Багнуур дүүргээс аван замдаа гарлаа. За минь явлаа. Оо, за. Хүмүүс ч арай өнөөдөр ирчлээ. Тэгээд одоо ингэ шууд явлаа гинэ. Оо, явахаар болчихно. За тэг миний охин тэг сайн яваад тэр. За. Наа ингэ. За эртээ нөхөд. За болгоомжтой. Тэгээ сайн яваад гоё сайхан музей ирээд. За эртээ. Дэмэцэнүү намайг хонгорцол гэдэг би хотын бүсгийн хөдөө нутагт нэвтрүүлгийн 18 дугаар дугаарыг оролцогчоор Багнуур дүүргээс оролцож байна. Одоо бид нэр залуу руугаа явж байна. Миний жоохон төсөөллөөр гаднах төрх мөнх бол хамаагүй. Зүгээр мэдрэмжтэй, хөвгөлтэй ийм ийдэг залуу байгаасай л гэж бодож байна. Бид энэ удаа Хинтээ аймгийн Боргондөр сумыг зорж яваа. Хонгор зуулийн төсөөллөөр Малчин айлын хотонд малчин залуу төсөөлж байсан бол арай өөр орчин хүлээж байсан юм. Сандарч байна. Энэ сандарч. Сайн уу? Сайн явж ирсэн үү? Ядарч нь уу? Айгүй. Танилцъя. За. Батрүүл. Хонгорцол. Хаа сурдаг? Би ихцэг сурдаг шин. Хэдээ хүрсэн? Одоо хас баг хүрсэн. Би нөгөө борон тохиол үйлдвэртээ ажилладаг. Би жаа бүр юм хөөрхөн божмоор залуу байгаа. Гүү. Гүү ээ. Миний бас төсөөсөөс жоох өөр юм шүү. Би бас яа нэг навхан шар охин байх гэсэн чи амар өндөр юм шүү. Нилийн өндөр юм. Тий. Арай навхан байх гэж болсон чи амар өндөр юм. Харин тийм үү? Жоох ойлоо даарч байгаа. Гарч мөр даарчлаа шүү нэргүй. Өглөө бүр 6-д босоод бүр сэрвлэнсээ төрүүлсэрээд айгүй сандраа догтлоо гэгэлцээд ирнэ. Уур хайчин залуу холоос зарим ирсэн гүйчнээ тосож аваад гэртээ өрн цайлж байна. Чүн гэртээ хідүүлээд үгүй. Ам бол 8 л гэхдээ тустай ганцаар байдаг байхгүй. Нэргийн ганцаар яндаг тустай гэх юм уу? Дороо 3, дээрээ 3 бас. Тэгэхээр баг айлын дунд юм тий.
Би Яам бол хэлээ. дөрүүлээ. Аа. Аав ээжтэйгээ тэгээд дээр нэгчтэй. Айлын баг. Энэ жоох ирэхэлтэй. Харагдчихлээ. Тийм. Аав чинь юу? Аав чир уурхайд ажилладаг. Наа тийм. Наа уурхайд 30 жил ажилладаг. Насаар ажиллаж байгаа. Тийм. Ээж болохоор төмөр замд ажилладаг. Юу вэ? Дулааны станц. Багнуур гэсэн тийм. Тийм бахан дуртай хойл. Багнуур ч бас том нэлээд том уурхайтай байх тийм. Тийм нэлээд том. Тэр багнуурч жүжижсэн үү? Үгүй зургийг л харж ирсэн. Аюу тэгтээ жижиг л биш харагдсан. Гүн болоо. Ер нь жижигхэн. Тийм амар тайван. Юу нам гүн газар л байсан. Аюу нам. Тэгээ хүмүүс нь цөөхөллээ болохоор тэгээд ер нь хамаагүй. Залуучууд багт юм шигсэн тийм. Баг тийм. Хамаагүй баг. Би бол ингэж бодсон байхгүй юу? Миний төсөөлөл юм бол заа хэд би яг нөгөө нэг юм малцны хотод байгаа шүү дээ. Тэгээд хоол ингэ морь унаа заяа. За тийм. Хосмор унаа. Тэгээд ингэ уулын орой дээр гарна заяа. Тэгээд ингэ уулын орой дээр гараад тэгээд яг жоохон хүмүүдэлж баад үү тий. Гэхдээ ингэ нөгөө нэг гоё наар жарахыг харж байгаа тий. Тэгээд ингэ гоё илтүү юм яриад гоё уулын орой дээр хамт сууж мөх юм болов гэж юм жоохон төсөөлж гэсэн чинь жоохон сөсөн шалууд исондоо гэж борон чар иргээд. Ааха, бүр арай ондоо байлаа. Яг хөөс арай өөрөө гоё хийнэ болцоо. Хичээнэ. Хичээнэ. Хоёулын оролцоонд дугаар жоо арай өөр тийм өвөрмөц онцлог болох юм дээ тийм. Нилээн өвөрмөц болох юм дээ тий. Болоо хотын бүсийн хөтөн хөтөд гэсэн чинь бараг хөтөний бүсийн хотод ирээд байгаа шиг л болох тий. Гэтэ яг арай гоё өвөрмөц юм. Гоё юм шүү тий. Сонирхолтой болгоно. Ер нь ээлж ажил хийхэд хэр ядардаг вэ? Ер нь яг ядраа шүү. Тэгээ хажуу ингээд жимээр хичээл хийхээр ер нь амар завгүй. Яг ингээд нэгээ биш тийм гэр ажиллаж ийм гэдэг. Тэгээ хажуугаа нөгөө өөр ажлуудаас амжуулт болохоор. Шин сод юмд өөрийгөө дандаа ингээд байнга сороод явуулах нь гоё дээ. Гоё маа, гоё юм биш. Мэргэжилтийн ер нь өөрөө сонгосноо аав ээжийнхэнд юугаараа өөрөө сонгосон. Дөрөв дуртай байна тий. Дуртай. Айгуу дуртай. Борон дөрч нилээн том юм биш тий. Хинтэмийнхээ баг хамгийн том сум баг. Сүүлийн үед нөгөө ер нь бүтээн байгуулалтууд нь их илүү сайжаад байгаа гэх юм уу? Таны гэр бүл чинь эмчийн байдгүй борон дуртай. Тэгээ хаяадаа л очтiin дөө. Нөгөөсөө завгүй болохоор. За тийм ээ. Дээлж хийдэл хөөсөө уулах зав зэ ер нь юм баг гарт. Одоохондоо нөгөө аав ээж нөгөө нэг хэцрүү нөгөө тийм бизнес арилцаа хийдэг юм. Тийш явах гэдэг одоохондоо эзгүй байгаа. Тэгээд аав ээжтэй танилцуулах боломжгүй байгаа. Ойлгож байна. Аав ээж нь одоо тэтгэвртэй харсан үү? Үгүй юу? Одоо хэмжиж ажилласан гэхээр одоо манай аав намайг яг төгсдөг жил тэтгэвртэй гарна. Манай ээж болохоор болоогүй. Тэгэхээр хэдэн жил ажиллах баг. Өчтөр орой хоёул бол уулзахаас шүү дээ. Тэгээд оройтой хийж чадаагүй. Тэгээд шүнжэнгөө юм бодсоор яаж чад ийчихэл гээд гэгэлцээр сандарсараа хурдан өглөө болоос л гэж бодсон даа. Энэ би бас шүн унтаж чадаагүй. Баах юм бодогдоод унтаж чадахгүй юм чи. Ийм онтгүй мөлий юу гिचээ гэгэлцээ. Энэ 6 сар ах гэж хэлсэн бохгүй надад чамайг. Яагаад хэлсэн? Тэр би бүрийг за нилээ ах хүнтэй уулзгандээ гэж айгу санаа зовоод айдсан бохгүй юу. Тэгээд гисэн чи чамтай танилцаал ингээд үеийн залуу биш тийм. Жоо баярлсан. Тийм баярлсан. Тэгээд бас харчаад царилэг залуу байна гэж бодсон. Баярлаа. Эвэн тэтгэвч Борон-дөр уулын баяжуулах үйлдвэрт ажиллагчдын үйлдвэрчний эвлэхийн хороо. Хинтээ аймгийн Борон-дөр сумын уулын баяжуулах Борон-дөр уурхайн уурхайчин залуу Бат оргил. Хотын бүсгүйг ямар адал явдал хүлээж болзоо хэрхэн өрнөх бол? Манай үйлдвэрт ирэхээр юм. Гоё юм байна уу? Хэн сод юм хэр их юм? Энэ ингээд моднууд нь ер нь амьд юм уу те? Амьд ингээд дулаан орно модохгүй ингээд лайм ингээд нэг жимсэд чинь ногоон хтэй. Жимоноод л арай тийм эсэлэн чанар арай бага хэрнэ. Энд юу хизээ урах дээ. Хавар ургаад. Тэгээ намар хураад өгөх нь. Манай уурхай ажиллаж шууд аваад явчихдаг гэсэн. Яа гоё юм. Тэг ингээ бүгдээр ингээ хөөрхөн ингээ амьд юм. Ингээс ургаас байж дээ. Угсаа нөгөө битүү нөгөө дулаан орчимтэй болохоор тэгээ 100 шиг л энэ гэсэн үг шүү. Тийм. Гоё.
Дараа би урах сургалтад очиж гинэ за. Гимсэнс. Чамны уурхад ажиллах хүнд хэцүү зүйл чинь юу гэдэг вэ? Хүнд гэвэл ялч өнөө шүн ажиллах нь хэцүү. Би ч өнөө фитнесээ хичээлдээ болохоо шүний нойроо алдах юм болохгүй байхгүй. Тэгэхгүй бол булчингийн масс авах боломж болохоор. Тэр нь л хэцүү дээ. Тэгээд бусдаар гайгүй дээ. Бусдаар гайгүй. Ээлж ажил хийх болохоор. Үйлдвэрт ажиллаж ийсэн бол ер нь юу энд ямар мэргэжлийн ажиллах гэсэн. Би үйлдвэрт ажиллаж ийсэн бол тэгэл нөгөө нэг нерв ч юм уу. Тэг бичвэрт хийсэн. Тийм. Тэхэлсэн баг. Эсвэл сэтгэл судлал мэргэжлэр ажиллаж байсан тийм. Нөгөө сэтгэл зүйчин бас олон салбар ингээд салаас авчихсан шүү дээ. Тийм. Бас уурхад ажиллах гоё ахс гэж боддог. Зүг. Янз бүрийн асуудалтай хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тийм. Ажлын хичээлийн стресс гэл ер нь зөндөө. Тийм. Одоо яг гүний уурхад тооч танилцснаа за би тэнд ямар байдаг, яаж ажилтдаг, ямар процесс явагдгийг харуулад. Гүний уурхад хэрэг одоо гүн рүү орно гэсэн. Доош газрын гүн рүү. Тэгээ бас өөрийнхөө яг нэг жинхэнэ ажилтдаг ажлын байрны дээрх ямар яадаг ийдэг тухайн ажил яаж явагдгаас харуул. Гүний уурхаар ингээ орохоор яаж амьсгалах вэ юм? Тэгэл маск зүүжээл. Тэг доош уус нэг агаарт болохоор хүчтэй төвч байгаа. Тэрийг санаа зовох зөвлөгөө. За. Тэрийг танилцуулсан. Бидний үзэж заншсан Малчны хотонд морин дийлдэрх хотын бүсгийн болцоо энэ удаад уурхайн гүнд байх нь. Хонгороо уурхайчин залуусын ажил амьдралтай танилцах нэ. Ивент тэтгэгч Багнаа хувьцаат компани үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо. Одоо яг гүний уурхад танилцсан. За тий. Нас нэлээ сэрүүхэн биш үү? Айж гинүү. Айж гинаа би бүр. Зүгээрээ би ягаанч. Энд ер нь аюултай юм те. Хамааг илүү төтө хөдөлгөөн хийж болохгүй шүү за. Хамааг илүү төтө хөдөлгөөн хийж болохгүй шүү. Гинт дээр доош пүрк гэж яваад гэж тий. Юу ямар юм бэ? Айж гинөө. Айж фреймрэж. Зүгээрээ явах хэрэгтэй. За буулаа шүү. Хожоо бүгдөө. Зүгээрээ яах ч юу. За. Энэ зүгээр лифт ч үстэй. Тэгээ лифт ч гэсэн үг. Тэгтээ жоох арай жаг харьгаа лифт тэр. Эртний лифт. Манай эртний өмнөх хэтэр. Аа чин тэнийг хэм сүртэй. Гэтэл гит нөнгөөс онол яа. Энэ үнийг нэмшиг бэчлэр орж байгаа санагдаад надад. Гоё яваад санаа. Бүр эмрээ. Ингээ явж гит аш онол гээл дууссан. Би бүрээ ухаалтаж унах хаа. Аа ингэ газар доогоор орж байгаа гэсэн үг тийм. Доош яг их зэрэг. Йоо чи ямар эмрээ эвгүй би. Жоо дотор ч мохорч байна. Аха. Арга тэгтэй гайлж. И дүнгнээ л сонир байгаа даа. Аха. Гэмсаа сайн гүжиё. За, иши болох шүү дээ. Хааграх вэ? Наад яа. Доор зүгээр баг амьдрал буцалж байгаа тийм. Йоо энэ ч яа нүг кинонд гардаг шиг. Оо гайхалтай. Энд зураг мөр дараад байсан мó? Болно шүү дээ. Болох юм уу? Болно шүү дээ. Яах ч вэ? За мэдрэмжтэй дарна шүү. Уурхайчин аавын охинд уурхайчин залуугийн амьдрал сонирхолтой байгаа бололтой. Манай хоёрын болцоо их л танил мэдрэмжтэй өрнөх бололтой шүү. Энэ үндсэндээ ингээд хатны талбараас 200 м гүн асуултын зөвхөн гордоо төвшин явж байна. За энэ бол одоо ингээд ар сараа ичдэг. Одоо 3-р хүчнээс 4-р хүчн рүү шороо хийгээд энэ доогор нөгөө богоо явуулаад ичдэг юухгүй. Одоо нээлт явахгүй. Ачааны нээлт. Одоо чи богоон цогсоод ичээсээ ачаа гана гэсэн үстэй тий. Аа энэ богооны зам биш тий. Богооны зам багхгүй. Ааха. За энэ голынх нь болохоор түлхэгчгээд энд богооно түлхэгч юм байна. ааха. Тэгээ энэ болохоор энэ яваа. Тэгээ энэс доош ахаад 100 м байна. Аа за. Энэ богоо нь юу н одоо л явж байгаа юу? Одоо энэ ингээд яг одоохондоо тусалсан байна. Богоо нь энд байгаа, электроз нь энд байгаа. Одоо нөгөө электроз гэхээр одоо хотыгоор л тарилын ус гэж байна шүү дээ. Аха. Энэ шиг энэ баггүй. Энэ одоо Тогоор яваад энэ нөгөө одоо тэгээ
Электрос ингэ явдаг шүү дээ. Тэрний тог явдаг нь чухам энэ явахгүй. За одоо ингэ бетон бэхлээ өмсөндөө дуусчих. Тийм бэ. Энэ модон бэхлээтэй гэсэн байна тийм байгаа. Одоо ингэ шүтчихтэй ханаа. Холбооны шин чанараас хамаарат энэ бол бэхлээ авахгүй. Энэ бол одоо өөрөө байгалийн бэхлээтэй байгаа. Одоо нэлээд нөгөө юу ахаар бэхлээ бүсэг байхгүй. Энд ер нь ажиллаж мэжлэхэд хэр ер нь аюултай вэ? Яг тэгээд энэ чинь нөгөө яг дурмын дагуу ажиллах юм бол одоо аюул багтай. Бүр аюулгүй ажил нөхцөлд харуулсан бас байхад гэсэн. Одоо түрүүний нөгөө хий усны тураа гэдэг чинь энийг хийж өгөх гэж энэ шаланкаа цагааттай хийгээд тэгээ энэ спор гэдэг эдгээр өрөмжтөг одоо энийг өрөмдөөд дараа нь дэслээд одоо ингээд дэслсэн шалгаагаа ачдаг. Хүмүүс авахгүй одоо энэ гар өрөм байна. Температур. За энэ болохоор бас суурь өрөмнүүд авахгүй пепен гэдэг шиг. Яг ч одоо энэ уул хадаа одоо жижигж байгаа гэсэн үг байна. Анх удаа орж үзэж байгаа болохоор бас тэгтээ тийм аим хүүтэн бол биш юм тий. Дулаахан дөө. Газрын нэг дулаан агараас орж иж. Гэтэ нөгөө нэг устай хэсэг нь гоё юм тий. Тэ нөгөө нэг байхлаас нэг өвөрмөс тогтсон. Гоё хрем сонсогдоо тий. Гэтэ ер нь бол энэ хүнд нөхцөл гэж авах тий. Хүнд би санагдчих тий. Гоё санагдчих. Гэтэ ингээд бүхэн амар гоё байгалих тэгээд аюу гоё тийм үзэмжтэй юм тий. Тэр хүний гараа дандаа бүтээсэн нэг сайн нэг хийм молдог, цахилгаан молдог гэдэг байгаа чинь. Тэднэр дандаа дислээд, молдогтоод, өрөмдөөд тэгжиж одоо ингэж ийм том одоо агуу гэх юм одоо юу гэхэд бол бүтээж байгаа юм. Тэр сайн нөгөө нэг юм богоо явдаг тийм зам байсан шүү дээ. Тийм. Тэр бүр нэг амар гоё санагдлаа. Газар даавар гэж богоо явж идсэн шүү дээ. Тэгтээ одоо хүртэл ер нь явдаг юм уу тий? Одоо хүртэл ажилтдаг. Одоохоно төр зүрдээ нөгөө засвартай усаа татж байгаа байхгүй. Энэ баг хөгжүүл метро болох юм шүү. Тий, баг л зөв Монголын анхны баг метро байгаа тий. Харин тий, би бүр анх удаа юм хараад би ерөөсөө баг Монголд метро байгуулах боломжгүй гэж боддог гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь энэ бүр газар доогоор богоо явдаг юм шүү дээ. Тий, бүр том аварыг харин тий. Хүдэр ачдаг, шороо ачдаг ойлгох юм. Тэр чинь баг метро үүсэх боломжтой юм шүү. Би нөгөө нэг ер нь ийм газар доогоор ингээ богоо явдаг гэдэг ерөөсөн мэддэггүй. Баггүй ер нь анх удаа харж байна. Бараг сонсож байна. Жоохын талаар нэгсээ мэддэг болохоор. Энэ шиг жоо танилцгаа байлаа тэгэхээр. Юуны усаар нэг өсгийн чуугаа гэдэг. Би дэ уурхай усраа өсгийн чуугаа. Ононгийн усаар. Жилингийн усаар гэсэн. Тий. Хоёрынтэй уулна. Цэвэрч шүү тунгалаг. Доош уучлахгүй шүү дээ. Эрүүл мэнд цаар. Уухгүй л дээ. Уурхай амьдрал юм нэг юм хөл юм дөө цаг хугацаа хүртэл ингээд завгүй. Тэгээ дээш мэдээлэл өгнө. Сонор сүнжтэй байнгын. Ер нь нэлээд хүнд нөхцөлтэй ажиллаж юм биш тий. Чи бол байнгын тэгээд ингээд дээш доошоо ингээд мэдээлэл өгсөн хоорондоо холбоотой сүлбүүтэй тэгээд нийлдээ сонор шимж алдах юм тэгээд амьсаар эрсдэл хөлт болох. Ял тэр ч гэдэг ерөнхийдөө хариуцлага юм биш тий. Эхэндээ жоохон орж ирээд лифтэн сууж байгаа жоохон айдсан гэсэн. Орж ирээд амар гойлчлаа. Айсан уу? Борон дөрвөлийн баяжуулах урхаан 1981 онд өндөр үдээнийн өдгөө хүртэл үйл ажиллагаа явуулан улсын эдийн засгийг босголцож байгаа томоохон урхайн нэг. Уулын цэх, зүүн цагаан дил, барилт, баяжуулах үйлдвэр зэрэг олон салбар цехүүд нь жонш, төмгийн хүдэр, цайрын баяжмал зэргийг олборлдог байна. Ивент төгч Ургаана брэнд эрүүл амьдралыг ургуулна. Оргил маань өвөлд өчний эвлийн шинжилгээний баяртаа болзоод бүсгийгээ дагуулж ороод өвлийн үгний бэлэг хүртэл аваад амжлаа. Тэр өвлийн үгний бэлэг өгж байгаа юм амар хүүрхсэн. Батаа жоох хүүхд болсон юм шиг санагдав. Уралдаа тэмцээн их олон дэ суглаа эйгөх юм явуултыг. Ажилчдаа урагшуулад манай хэд чи тэрэндээ айгаа дуртай. Харин тийм энэ харагдчихсан. Тэгээд энэ нэг Ургаана гээд
Гарын тусын үсээ. Аха. Зүг. Амар гоё өнөртэй. Чи түрхэд үзв үү? За. Тийм ээ, айгүй зөөлхөн өнөртэй юм тий. Үндэсний үйлдвэрлэгч ахгүй юу манай Монголын? Чамдаас ингэж гарын мэлэг өссөн шүү. Ургана гинүү. Урганаг. Ер нь бол ургана гэж дуудана л та. Гэтэ ер нь урганаг гэдэг. Зөв. Үндэсний үйлдвэрлэгч гэсэн тий. Аха. Саяны нөгөө нэг чамд төрүүлжсэн гарын төсөн шүү дээ. Бас надад төрч байна. Цааш тий хэрэглэнэ бас. Идэргэсийн тачигнсан хүйтэнд болзоот бүсгүйгээ дааруулахгүй гинэ. Аян замдаа идарсан бололтой. Замдаа хэрэглэх хүнсний зүйлс авахар Хинтээ аймгийн төгөлдөр дэлгүүрт орлоо. Ямар унаа. Ямар ундаа туртай юу? Ундаахгүй. Тэр хоёлоо ус муслах. Тэхүү. Ой манай нөгөө авраг тусангаас авдаг авраг гэдэг саяхан шинэ авсан арьс юм шүү дээ. Энэс өч хоёлоо. Тийм л та. Манай аврсны булгаас нь гарсан. Хөөх, манай хоёрын сонголт ч сайн байна шүү. Авраг рашаан нь манайх шиг хүн тоол иддэг хүмүүст хоолны дараа уухад шингээлтийг сайжруулж, ходоод цүс нойр булчирхаад онцгой сайн нөлөөтэй юм гинлээ шүү. Жаргаж байгаа нарыг харахаас өөр жаргалтай мөчгөж хаана байх вэ? Харин бидний дараагийн зурх газар бол Бэрхийн музей. Чи нөгөө нэг Бэрхийн музейд орж үзчихсэн үү? Үгүй одоо анх удаа орох чи. Юу аваад гэж бодож байна? Би нэг хальтныг зургийг харж ирсэн. Тийм. Тэгээ ямар ч нэг өвөрмөс содон байна хаа. Надад нэг бодсон юм байгаа. Тийм үү те? Ийм бодсон юм те? Ивент хөтлөгч Фитапит групп Аура Гэршан тусал бүрт илааршил. Бэрхийн уурхайн 1954 онд ашиглалтад орсон бөгөөд 1994 онд уурхайн нөөц дуусаж үйл ажиллагаан зогсож байсан төвхтэй. Энэхүү уурхайн 2.1 сая тонн жонш олборлож, улс их орныхоо эдийн засаг хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүх уурхай. 2019 онд дэлхийн жишг стандартад нийцсэн Монголын анхны далд уурхайн музейхийг төсөл хэрэгжиж, 2024 онд Бэрхийн гүний уурхай музей ашиглалтад орж байсан төвхтэй. Энэ бас хараад хад яг нөгөө өвчтөрийн чамтай жоохон адилхан уу? За сахалхал боллоосоо. Аха. Ерөөхдөө төстэй юм. Гэтэ жоо шүүгэр борох хаа тий. Би чи шүүгэр шаараад тэр. Арай жоо царай мотой байж. Чи царайлхаа. Энэ яг үсэн гэхдээ Наа чи хөдлөн шүү юу? Оорлно. Юу юм бол Бодлоо. энэ гэхдээ үсэн яг Үсэн бөгөөдтэй чиггүй гадтай тий. Би юу би Чи яа чимхий таваач өвдөж байгаа шүү дээ. би чимээгүй илж байна. Энэ одоо нөгөө яг нэг жонш гэдэг чи энэ юм. Дайнамаас 98% агуулгатай. Нөгөө жинхэнэ жонш нь тий. Амар хүүтэн боотой барьж үзгээр. Тийм байна. Энэ одоо нөгөө яг нөгөө цайны газар өдний хоол цайны газар. Газрын гүн болохоор чи дээш хоол боломж байгаа юм чинь ингээл өөрсдөө байсан шүү дээ. Өөрсдөө хоолоо ийн өөрсдөө тэгэл ажиллагаа зав заагаа зохицуулж байгаа. Ээлж ээлжээр хоолоо идвэсэн. За сууж би цай уудаг. Энэ ерөөсөө бээл юм л хүүхэн байсан. Ямар юм гэдэг чи хүн шиг юм бэ? Ингэж. Энэ нөгөө нэг яг дээр үеийн юунууд энэ тий. Наа жоохон махад яг ийм даах мах байж үзсэн шүү дээ. Хойж энэс жоохон идчиад. Өсөж байгаа тий. Энэ юу нэгтний энэ ос тав нэг. Аха. Дээр үеийнх нь яг нэг бодтой. Яг ийм нөгөө нэг аяг байдаг шүү дээ. Тий яг дээр орсон чи жоохон махад нэг чинь цай гэдэг. Аха. Шинэ яг нөгөө нэг манай эмээг нэдэг гэсэн дагтай амар ажиллав. Энэ манай болтой бата баяра. Та найзууд юм. Энэ манай найзууд энэ. Энэ манай нэг ээлжи мастер. Тийм ээ. Ажлыг зохицуулдаг нэг наттай төстэй ах маань дээ. Энэ бүгдээрээ төстэй л юм байна чамтай. Тэг хууртай царайтай байгаа. Тийм байна.
Уухай bijлаараа дууртаа авчихсан уу? Манай батааж хоорлаад тах шиг энэ хоолын булгаад хоолын жоо өгч юу. Зөвхөн Ажил хийж бол өсөж байгаа болоо ялч юу. Манай ээлж мастраас уурлаад тах шиг муухай. энэ ямар гоё юм те. Тэг ингээд гэрэл хот унжид. Гэрэл дагуу байд. Яаж өгөхөөр тийм сэтгэдэг юм. Ямар гоё юм. Тэг өөр ертөнцид байгаа юм. Нуухгүй ингээд байж их хас жоо сонирн байгаа зү. Ямар католик чанартай шулуулгаа. Тэг би шиг бол чанд гоё юм харуул. Юм бэлдсэн байгаа. За. Хүй би яагаад юм. Йоо, тийм. Энэ өөр ажиллаж байгаа бодлоо. Цог нэг сайн юм шүү дээ. Бата. Юм бэ. Яна мөө. Энэ арга гэсэн хөлсөн юм яа. Йоо, зүгээр аачтай. Энэ манай нөө тоглож нандаа айдээ. Аюу сахлахтай. Таа юу гэж шаардлагатай. Йоо. Яна арай ширэглэрээ намайг. Зүгээр би цугаа. Йоо юм. Хамтран ажиллагч Баннер хувьцаат компани. Би тэгээд яг ингэж газрын хүнд ерөөсө болсон гэж ерөөсө хизээч төсөлж байгаа юм. Тэгээ өрөөс гоё юм. Аха, амар гоё. Тухтай санагч. Чи ер нь ямар хөө охин сонирхдаг вэ? Нэгдээ сайн ярилцаад ойлголдог. Тэгээ хажуунаас минь төшгөд сурвалдаг. Тэгээ халамжтай гэх юу. Би ч өөр амар завгүй юм болохоор халамжтай хүн надад энэ аймаг хэрэгтэй. Тэгэхгүй над шиг адилхан завгүй хүн байвал ер нь хэцүү. Хоёулаа завгүй байгаад бол нөгөө өр хүүхдүүдтэй одоо нөгөө цаг зав гаргаж чадахгүй ер нь тэгээд хэцүү хөтгөө байхаа тийм ярилцсан. Бас тийм шүү. Залуу насны дээрээ тэгээд эхнэр хүүхдтэй нөхөртэй ч юм уу болно гэдэг ер нь жоохон одоо үед бол ер нь хэцүү шүү. Сүүлийн залуус үеийн тийм болсон тий. Аха. Тэр нь ер нь зүг бол нэг л нэг гэрэлтээс одоо хүмүүс их салаад тэгээд тэрнтэйс жоохон холбоотой хань өөрөөс зүгээр тань мэдхгүй байж яагаад гэд ингээд эхнэр хүүхдтэй болоод 21 настаас доош хүмүүс ингээл доош насны хүмүүс гэрлэхээр ер нь тэр нь болохоор саллтын хувьд ер нь бол аюу хурдан байдаг гэдэг чинь. Тийм хувь нь ер нь аюу өндөр байд юм л тийм судалгаа байд юм л ер нь. Тийм. Зөв. Аюу зөв бодолтой хөхтэй шүү над чи гэж. За баярлаа. Мэднэ. Эмэгтэй хүнээс хамгийн түрүүнд юу нь хардаг вэ? Харилцаанд гараад байгаа хандлага. Тэгээ намайг миний яриаг одоо яаж сонсч юм те яаж хүлээж авч юм. Тэрийг анзаарч байгаа. Гадалчдын дөө ус мэдэгдэн ш тэгээд үйлдэлээр. Тийм шүү дээ. Ер нь тэгэл мэдрэгдэн дээ яаж ч утсан тий. Хотлоо нэг өгөөрөө нэг гоё яриад байгаа нэ үйлдэлээр нэг сонин үзүүлдэг хүмүүсэд ш. Тийм хүмүүс ер нь аюу санаа муу. Чиний хэдэн X-тэй вэ? Энэ 2 сүүлч ихнийхээ 3 дахь нь 3 юм. Өөр хэдэн X-тэй? 3 л та. Бас сүүл үерхий сүүлд хизээ үргэсэн. 2 жилийн өмнө ч юм. Бас бараг адилхан юм шүү. Тийм. Чи ер нь урлаг хэр сонирхдаг вэ? Урлагийн талаар би нэг муу спорт тал руугаа л тийм. Гэхдээ сайжруулнаа утгах сул талаа. Урлаг гэдэг гоё л доо. Тийм, гоё. Би тэгтээ дуулах дуртай дааш солгоо болохоор. Ер нь ихтэй эмхтэй найз байдаг гэж боддог. Худлаахаа. Би тэр юунд итгэдэг шүү дээ. Яг гоо тийм хүн найзууд байдаг гэж ярьдээ. Би л одоо итгэдэг юм аа. Тэр хоёр чи аль нэг нь би аль нэг заав сайн байж ижлээд нууцхан тэгээд хайрлаад тэрийг хэлж чадахгүй нэ зориглолоод. Тэгэл явдаг хүмүүс байдаг юм шиг байдیں۔ Өөрөө тэрийг хэр итгэдэг юм. Миний хувьд л байдаг гэж боддог. Байдаг аа. Яа тэгэхээр би ч ер нь өөрөө ихтэл байхгүй юу? Ихтэл талаа. Тэгээд багасаа ихтэй найзтайгаа тоглоод өссөн болохоор тэгээд нөгөө нэг багахан ихтэй найзтай айгу дотн найдахгүй юу? Тэгээд ер нь байдаг л гэж бодоод идэгин. Зарим эмэгтэй хүмүүс л тэгээд байхгүй юу? Эмэгтэй хүнтэй найзлахаас эрэгтэй хүнтэй найзлах нь амар нилон шодроо нилуураад байхгүй ингээд шилчнаад байхгүй амар эдий шолгон шодроо тэгээд. Яг хүний бодол өөр юм даа тий. Аха. Юм жоо. Юм хоо. Тий. За.
Баярлалаа. Ивент тэтгэгч Фитапит Group Aura Гэршан тусал бүрт илааршил. Гогтол уур би нэрэлсэн. Амсаа. Чи нэрсэн үү? Саяхнаас хийж сурч байгаа. За. Cheers. Cheers. Гоё амттай шүү бас. Тийм үү. Амт нэр нь юу? Гоё амттай. Тийм. Янз юм биш. Гоё шүү дээ. Баян уу? За тийш. Чи гэхдээ ингэ сонирхлоороо юм хийх юм уу те? Тийм. Сурч эхэлж байгаа гэх юм. Гоё юм сурч штэ. Дараа надад зааж өгөө. За. Чи одоо алкоголын төрлийн юм хэрэг хэрэглэдэг үү? Юу нэг хэрэглэдэггүй, баг хэрэглэдэггүй юм уу нөгөө баярт мөчүүд дээр нэг хэрэглэдэг юм уу? Яач вэ зайлшгүй хэрэглэх шаардлагатай болоод. Гэтэ тэр үед тааруулж хэрэглэнэ. Тий. Гэтрүүлэхгүй зөв нэг амсах төдийл ч юм уу тий. Өөрийг нь хэрэглэх үү? Дөрүлийн хэрэглэхгүй. Зөв. Эрүүл мэндийн батхал бас болохгүй. Тийм. Чи бас хортой шүү дээ хүний. Тий. Гэтрүүлэх хэрэглэл энэ аюу хортой. Би болохоор нэг цагаансараа нэг ахындаа очиод ус гэж ус аль хоёр цуг айсан юм бэл. Тэрийг мэдхгүй нэг яж хат адилхан тийм жиж стакант хийчихсэн хөөс аяр хэр. Тэрийг мэдхгүй гэж оогоод бүр ам цангацсан. Нүд дотор халдаа өргөө нүд сонио болоо явж. Нэг тийчнээс барыг согтонгоо алдаад тийч тийм хөвгтэй болоо тий анх удаа. Чи тийм үнэртдэг юм уу? Үнгээ үнэрт ингээ шууд дууцсаахгүй шууд ингээ нэг юм сараа. Тий. Шинжлэх мэт хэр дуртай. Нөө нэлийн дуртай. Энэ багасаа л энэ дуртай гэсэн. Тэгээд мэд төрсөдөр болохоор аюу шинжилтэй ойрхон байхгүй юу? Тэгээд төрсөдөр болчоод дараа нь шинжил болоод тэгээд цааш ингээд баярууд авах. Бөөгнөөлөл нэг нийтчил тэмдэглэх нь аргагүй байл та. Бэлгинээс одоо хасагдсан уу? Хасдаг шүү дээ. Би ч айл баг шүү дээ. Тийм ээ тэгэхээр аргагүй. Хасдаг боломж яахгүй шүү дээ. Би бол хасагтаад додож байна. Бараг 5 жил гарсан байна. Тийм үү? Чи шинэ жил болохоор чанд хамгийн түрүүнд юу бодогддог вэ? Гэртээ ганцаараа байд. Өөөсөө хүн болгоны кеканы үз дуртай хаа тийм. Ялангуяа гэртээ ганцаараа нэг гээд. Нэг нь үгс аяра гоё яг элдвэ хатуу нэмэлт хачиргүй яг гоё болсон болохоор тийм. Тэр нэг үеийн гоё. Тэгээ гринч тэр. Би гринчтэй аим шүү дээ. Тэр киног юу нэг хүн болгон үз дуртай байх шүү тийм. Шинэ жил болгоно үздэг тийм. Гэтэ энэ жилийн шинэ жилийг чи ямар байгаасаа гэж бодож байна юм? Ямартай ч нэг арай өрмөц гоёор тэмдэглэх үзэндээ. Тэгвэл өмнөх жилүүдийг шиг нэг тийм үйтгэл тааж байгаа юм тиймэрхүү өнгөрөхгүй байх хэрэггүй юм шүү дээ. Арай содон сонирхолтой. Тийм байдлаар оноо гаргах гэсэн бодолтой байгаа. Чи өвлийн үгэнд итгэдэг үү? Уурлын? Өвлийн үгэнд итгэдэг үү? Тэр яг байдгийг гэсэн гэхдээ ихний хичэгдэхгүй. Байдаг шүү дээ. Чи итгэдэг үү? Зөв. Авч ирсэн үү? Авч ирсэн. Хэддгээр ингэ хэдтэй. Тэгэл 10 жилдээ ч авч ирсэн. Тэгэл оюутан болол жоохон тасарсан болохоос. Зөв. Асаарлаа. Би өвлийн үгэнд итгэдэг. Одоо ингэ энэ болцоогоо дүгнүүл энэ хэр арай тийм содон сонирхолтой тийм газрын гүнд баг анх удаа ойлоо баг энэ газрын гүнд болцоо хүмүүс байхаа. Би ер нь болцонд явдаг байхгүй юу? Тэгээд анх удаа бүр ингэ газрын гүнд ингэ болцоо суужсэн чинь бүр амар сандарч байна. Гэтэ амар гоё юм. Сэлээ аимшиг газар орсон шүү дээ. Тэрний хэр их аим. Тэгэхээр айсан. Би нэр тоглоомч үнэхээр их айл. Би шонд нэг бэлэгтэй ирсэн. Бэлгээ өдөр. Хамтран ажиллагч бор өндөр уулын баяжуулах үйлдвэр. Үе. Ямар хөөрх юм бэ? За баярлалаа. Яа би ингэ цэцэг авахар ингэ хичээд идэв юм аа. Яа за баярлалаа. Зүгээр. Одоо шинэ он гарахад хэдхэн хоног үлдчихлээ. Тэгээд чи дургуутахгүй бол хоёлоо багнуурт очиод манайд хамт он гарах уу? Тэгэл та болох юм уу? Болно. Тэгээ. Энэ би бас ч юм ээж авчтайгаа танилцуулт юм. Ямар гоё вэ? Би
гэртээ их дүн дагуулж очиж байгаагүй. Гүр анхных юм уу тий? Чи анхных нь шүү. Баярлалаа. Ер нь уурхайн гүнд болцсон тохиолдол байдаг болов уу? Магадгүй манай хоёр анхдагч болсон байхаа. Адил явдал дурсамж дүүрэн залуусын болцоо багнуур дүүрэгт үргэлжлэхнэ. Ингээд хүлгийн жолоогоо багнуур дүүрэг рүү заллаа. Сайн явж ирцгааснаа. Сайн. За, их сайхан гоё юм өгч ирээ. Харин аягүй гоё юм үзэж байгаа л хэлээ. За. Баруун дээр уурхаагаар явж байгаа л. Өчтөр ирнэ гэсэн яагаад байна дээр. Харин өчтөр оройтой дихт. Замдаа жоо саатаад. За танилцъя. Батар үл. За Батсүх. Би бас нэг уурхад ажилтгийг танаа өвдөлт танилж болох уу? Манай уурхад танилж болно болов яах вэ? За охин нь явлаа. Одоо ээж төчөд жоохон туслаад тах. За. Уурхад та хэдэн жил ажиллаж байгаа? Таны уурхад одоо 31 дэх жилдээ ажиллаж байна. Өөх, тэтгэвтэй харах болж байгаа юм шүү тий. За манай энэ уурхаа бол энэ бол 1-р ам гэдэг ам байна. Хөрснөөсөө доошо 140 м-т гүнзгий байгаа. Ингээд доошо 140 м. 140 м гүнзэртэй. Тэгээд хөрсөө болж байгаа үү тий? Нүүрсэн. Хөрсөө байгаа. Хөрсөө болоод ингээд нүүрс гаргаж байгаа нутад энд идээд талд ингээд цэвэр нүүрсээ иш ачиж одоо ингээд тэхүүд байгаа болгож. Манай хөдөлгөөнтэй арай гүнзгий юм шиг байх шиг тий 140 м гэхээр 140 м. Манай уургач одоо 1978 онд байгуулагдсан уурхаа шүү дээ. 97 жил ажиллаж байгаа. Нийт хэдэн хүн амтай? Манай уурхаа бол 1200 хүн амтай. Ажилчтай. Ажилчтай биш бас тий. 10 хэсэг нэгжтэй. Миний ажиллаж байгаа хэсэгтээ нүүрс бутаа ажиллах хэсэг хамгийн олон хүн амтай. Зөв. 140 ажилчтай гэсэн үг байгаа. Хэсэг байгаа манай. Бас нэлээд том талбай тийм шүү. Болоогүй ийшээ өшөө иргэн боош. Тийм. Энд чи дөнгөд 1-р ам шүү. 1-р амаар ингэж авчих. Тэгээд энэ нүүрсээ тэгж буулгаад нөгөө тек рүү очоод тэнд бутлаад богоонд ачаад зөв. Тэгээд төмөр зам очоод төмөр зураа. Бас нэлээд өргөд амжилттай нэлээд ажил ордсон биш шүү. Их дамжиж чинь нэг 2 3 4 тань. Тийм ээ. Бас манай ажилтаа ер нь их төстэй юм шүү. Танах бас хөдөр бол тий төмөр өдөр бас ингээ газраас бас ягаад тий 2 3 бас нэлээд өргөд амжилттай бас. За ингээд сая нөгөө нүүрс ашижсэн кад каматууч одоо энэ хүлээ авах бүкэрлээ буулгаад энд наад буулгаад эндээ буталдаг байхгүй. Одоо хоёр дахь дамжлаг гэсэн үг үү? Хоёр дахь дамжлагтаар энд бутлаад тэгээ энэ камераар ингээд дээш яваа тэгээд ингээд богоон руу ажилтны оператор гэж байгаа. Тэгээд эндүүдээ тэгшээ шиг шүү. Эндүүд ч ингээд түлхчээр ингээд богоонод түрээд ачдаг байхгүй. Тэгэл манайч одоо ингээд нүүрс ажил төмөр замд оруулаад тэгээд төмөр замаасаа тэгээд Улаанбаатар руу явна. Энд одоо тэгээд нэг багаач нийт хэдэн шиг багаач хөө? 26 байгаа. Одоо энэ яг замынхаа багтаамжинд зөв. Багтаамжаараа энэ замынхаа багтаамжинд 26 багтай багтаамжтай байдаг байхгүй. Тэгээд багаанд одоо хэдэн тонн жингээр нэрчих үү? Одоо 65 70 тонн гэдэг хоёр энэ багаанууд байгаа. Тэгээд одоо манай энэ уурхай хэрвээ ингээд нүүрс ачгүй тэгээд тог тасарлаа гэж зогсох бол тэгэл Улаанбаатар тэгэл сүүлийн ирмэгт байна шүү дээ тэгэл. Яалчгүй их холбоотой ач холбогдол. Манай ч одоо ямар зогсох ирэхгүй. Тийм ээ цаг секунд тухайн зогсох ирэхгүй байгаа шүү дээ. Заавал ажиллах хэрэгтэй тий. Одоо энэ хоногтой 220 бугаа ачдаг. Тийм ачиж байгаа тий. Манай бол ноорм төлөвлөгөөгөө 100 гаруй давуулан биелүүлж болж ачиж байгаа. Манай ч одоо тэгээ тээцнийг 2 3 тэгэл дарахын эрдэнэт амгалан дулааны станц манайхаас игээд нүүрс авдаг шүү дээ. Тэгээд одоо шууд хүлээ пункрээс шууд яаж байгаа тий одоо ингээд хой нөгөө бутсан нүрс ийм нунтаг нүрс болоод ийм сайхан нүрс л одоо тээц өдөр явдаг шүү дээ. Эвэн тэтгэвч баруун дор уулын баяжуулах үйлдвэрт ажиллагчдын үйлдвэрчний эвлэлийн хороо. За энэ одоо ингээд миний ажилдаг манай нүрс нүртэй гэдэг яг би одоо энд одоо 30 жил 31 дэх жилдээ нүртэнд ажиллаж байна. Одоо манай нүртэй болох тэр 56 ажилчтай. Тэгээд нэг ээлжинд эсвэл гардаг. Өөхөөс олон ажилттай шүү.
диспетчер машин 2 машин 2 туслах 2 найруулагч 2 холбогч гэдэг. Ингээ эсвэл гардаг юм аа. Тэгээ 2 ийм темптэй. Ийм хоёр тийм. Энэ одоо яанах вэ? Энэ одоо энэ ч одоо тэгэл нөгөө өртөөс нөгөө хоосон богоовал хоосон богоно аваад ингээ сая нөгөө 2 тээх өс тээ. Тэн дээрээ өч тэгээ богоно хувааж тавиад. Зөв. Тэгээд ачсан нүрс богоно буцааж татаж ингээд энэ багнуур өртөөрөө оруулж өгдөг. Энэ багнуур өртөө чинь тэгээд улаан моторлоо авч өгдөг байхгүй. За хоёлаа яшаа тэгээд л гал. За энэ тем 86 84 гэдэг сэлгээний тэрэг. Энэ сэлгээний тэргээр одоо манай уурхай ашилтын богоонуудаа ингээд багнуур өртөөр чирж төрж оруулдаг. Зөв толгой богоо гэсэн үг. Тэгээ толгой богоо. Энэ одоо өрүүлнэ гэсэн үг. Машинаар бол одоо өрүүлдэх юм бол энэ болох төр уршаа хойшоо явдаг. Одоо нэг араа нэг гэсэн үг. Энэ болох төр нэг баг нэг хаац гэсэн үг байхгүй. Хаац. Тий одоо энээрээ л ингэж 1 2 3 4 машин доороо байдгүй дээр идэв биш тий. Тий. Энээр тэгж явна. Энэ дээр болох төр ингээд хурд гимчж байна нэг тэтгэл бид цагуудаа явдаг. Энэ за энэ болох төр богоонтой олон богоонтой залгацсан нүг энэ 394 гэдэг энээрээ тоорн згэн. Богоонтой нөхцөлд. Одоо богооны толгойд орж үссэн яс гоё шүү. Ялч өөрмөц. Гоё шүү дээ. Манай одоо маш их нэг тийг доонсолж байлаа байхгүй тэгээ. Яг зөөлгөө тий. Шулуун замаараа хямар сэргэлтэй авах гэж дээ. Тэгэхээр манайхан ч тэгээ тогтоосон хурд гэж байгаа манад. Тэгээ хурдаараа л явна. Тэгэл энэ тэгэл машин туслах хоёр тэгэл одогч найруулж хоёр гэл дөрүүлээ нэг баргээд болоод явж идэг шүү дээ. Баг хавтаалнаар тий. За ингээд одоо ингээд 2025 оны одоо ингээд сүүлийн өдөр 31 шинэ жил гарлаа. Хойч оноо өдөж өгнө. Миний дүү тэгээд манад шинэ оноо өдөж гаргаж болно. За баярлалаа. Танд бас баярлалаа. Ажиллаа танилцуулсан. Өрмөс шинэ сонирхолтой зүйл харлаа. Гоё юм. Тий, манай ч одоо төмөр зам чи гоё шүү дээ. Төмөр зам хэрэгслэрээ бол гоё идэг шүү дээ. Яач өрмөс сонир содон мэрэгч гэж бас тий. Тий. Гэсэн сонирхолтой мэрэгч шүү дээ манайх. Тийм. Багнуурын уурхай нь 1978 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Жилдээ 4.9 тонн нүүрс олборлож, эрчим хүчний нүүрсний хэрэглээний 47%, төвийн бүсийн хэрэглэгчдийн 52%-ийг дангаараа хангадаг. Тачигнсан өдрүүдэд иргэдээ дулаахан гэрэлтэй байлгадаг буянтай уурхай. Ивент тэтгэгч Багнуур хувьцаат компани өдөрчний эвлэлийн нэгдсэн хороо. За дрангол. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өвлийн үгэн аавн зас бүсний орноос цан хөргөө татуулсаа бац хүүх хүүгэндээ ирлээ. Бац сүх хүү миний хүү бэлгээ аваарай. За. Оргил миний охин бэлгээ аваарай. Баярлалаа. Хонголцод миний охин бэлгээ аваарай. Битхэн жаалгүй хүсэл эрдэн бэлгээ аваарай. За, өстэй нэг бэлгээ аваа. За энэ хүн маань хаана юу хийдэг залуу илээ танилцсан юм байна. Хинти борон уулан биш үү? Батлагч биш чи. За хонгор зүлийн ээж нь байна. Тий. Хонгор зүлийн ээж нь одоо Багнуурын төмөр замд ажилладаг. Тэгээд одоо 3 хүүхэдтэй. За халууцад нэг хуцууцаа тайлаас олчихгүй. Тий, өвлийн үгнээс цаас халуу юм биш. Тэгин одоо хувцас тайлцдаг. Хин оргил үлээ. Бат оргил би одоо зүгээр оргил шүү дээ. Тэр чи ижил нэр нэгтэй юм байна шүү дээ. Тийм байна. Адилхан нэртэй юм байна. Оргил үүдл их болгондаа. Анх удаа ингэж залуу тайлбарласан чи ямар санагдаж? Юу юм бэ? Би яс жоохон сандраа. Той Багнуурын дуунаа тий. Би бол Багнуурт 10 жил төгсөөд Багнуурт ирээ ажиллаж амьдраад Багнуурын руугаа. Би бол Багнуурын руугаа. Анх нь бол говьлтойгоос
Оолтоос би чинь 95 онд ирэл. 95 оны хавар 6 сард ирэл. Тэгэл 11 сард би энэ ургаад ажиллаж байсан шүү дээ. Той анх хаан хэзээ танилцж байсан? 97. Тэр чи 96 би манай томоохон 98 онд гарсан байхгүй. Тэгэхээр чи тэр чи 96 онд танилцаал 98 онд охиноо гаргаад одоо ч тэгэл 27 8 жил амьдарч байна уу? Би тэр Өстой олон жил жаа. Ах яаж их чиг найрж исэн та. Тэгээд нэг заяа хата заяа зам дээр ихчээ тэгэл. зам дээр зогсож Хардсан юм даа гэж. Салаа замын өдөртөө нийлдийн заа. Нилээс хүүтэн газар шүү тий багнуур. Манай багнуур чинь манай багнуур ч үүдэн газар. за хооны тосон зээгэл багнуур эдгээр завгийн хүүтэнд юмд ордог шүү дээ. Би анх Монголд бол багнуур гоё газар. Хүүтэн мөртлөө аягүй гоё. Хотын нэг дүүр болох. Амьдралын чанар нэлээ өндөр. Гаднаас ирсэн хүмүүсийг бол хүмүүст бол хээлтэй. Юу шүү дээ энэ. Хот. Ивент төвч Фитапит групп Аура Гэршан тусал бүрт илааршил. За миний хүүхдэд наа дурдах юмнаас аваад. За тэгээ явсан сонин аялсан үдсэн газруудаас яриад байна дээр. Ангарсаад. Тэгээд яг хуу аим гоёсан. Гүнөө. Тэгээд аим гоё тийм. Тэгээд мужиг болчих юм билээ аим. Монголоо жоох айлгасаа нэ ааши үгүй газар дээр. Тийм. Наа чи тэнд тэр гүн доцоор ганц хүн байд юм лээ. Байнга тэнд ажиллаж байгаа нэг хүн байлээ гэсэн. Тэрийг хараад амар өрөвдлээ гэж гисэн наас яриадсэн. Тэр их нэр аим дүү. Ганцаар нь шүү. Гэтэ мундаг энэ хүнд ажиллах юм биш шүү. Уурхаа ерөн хүнд ажиллаж шүү дээ. Айгүй хүнд төвчлээ. Тэгээ сурцуулах аюу тий яг гэх амархан ажил хийж үсэн байдаг. Байхгүй шүү дээ. Яг үнэ ажил болгон. Ажил хүнд. Тэр тухайн ажлыг амархан болгож хийх үгүй гэдэг тухайн хүний өөрөөс нь уур чадвараас тийш шалтгаална. Яг үнэ. Тийм юм шүү. Ахуул одоо уурхаа 30 хэдэн жил ажилласан юм шиг ажил нь зөвөр газ гарын уруугаар зүг өгдөө тий. Одоо тэгэл нэг юу зүгээр бас тэр баг хийдэг ажил чинь гэж одоо шин тэгэл бүр хөвлөөс тогтчих шүү дээ. Ах хадминда ороотаас ингэ над чинь ингэ сандраал ингэ бодлол явчихсан байх та тий. Өө сандарч илүү явах чахан тэгэл бас тэр хаалганы гадаа ичил тогших байлгүй гэж зогсож байгаа тэгэл хэдэн минутын дараа тэгэл тогсч байсан тий. Би бас нэлийн гадаа хүлээлээ. Сандраад яах ихэ мэдэхгүй. Орох уу яах уу бодоод яг зүгээр ороод яах вэ гэдэг нь сюрприз маягаар ороод та хэд таал гэдэг. Таалал гоё юм байна. Пэргээ. Гинти чадсан. Гинти байж чадсан. Миний зөвлөж автаж бийсэн. Гоё болсон. Ивент төвч Ургана брэнд эрүүл амьдралыг ургуулна. За ингээ шинэ оны мэд хүргэе. 2026 онд сурлага ажилд хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Тэгээ сансан бүхэн бүтэмжтэй эрүүл их сайн сайхан байгаараа. За эрүүл баталшгүй. Хамтдаа дурсамж төснө баярлалаа. Өвөс гоё чадв. Чадсан. Олон аюу хүрхэн сэтгэл гаргаад Хөцөл чийстлээс байсан баярлаа. Чамд баярлалаа. Айгуу нээлттэй ярилцаад амар байлаа. Ажил дээр дараа нь уулзсан нэстэй тий. Тий уулзъя. Болох л тий цаашдаа ярилцаад. Би ч нэг сюрприз бэлдсэн баа. За. Юу юм бол та? Яа. Яа, биг. Яагаад тийм аа? Яагаад тийм аа? Яагаад? Жон цочод байсан. Гоё юу? Гоё. Яа. Би хөрөөсөө гэж бодож үзээд. Аха. Яа, яа гоё би. Айгуу жинээр. Аха. Гэт юм гоё юм би. Би тэг чадсан. Аха.
За тэгээд ямар шинэ оноо хамтдаа гарсан баярлалаа. Чамд гэсэн баярлалаа. Би нөгөө манай борндос гаргасан Жоншоо гэсэн. Ямар гоё. Яг хүрх юм баярлалаа. За одоо би бас чамд бэлгөө гэх. Энэ үнийг танаад очихдоо өгч чадаагүй ээж хоёр гэж бас. Баярлалаа. Тэгээд энэ манай уурхай мамраш гоё дурсалтай болов гэж боддог. Багнуурын тийм. Баярлалаа. За хүрх. За манай дээр оноо гаргасан баярлалаа. Гоё дурсан бүтээсэн бас баярлалаа. Гоё дурсан цай чадсан бол шүү дээ. За Шинэ оны босгон дээр уурхайчин аавын охин хөдөө нутгийг зорж уурхайчин залуутай хийсэн болзоо энэ хүрээд өндөрлөж байна. Санаа нийлээд заяа холбох эсгийг тэдэл шийдэндээ Хотын бүсгүй хөдөө нутагт нэвтрүүлгийн эрхэм үзэгч та бүхэндээ шинэ оны баярын мэнд хүргэе.